За сайн байцгаана уу. Өдрийн мэндэ. За та бүхэн маань бас ингээд галааг зөвөр ойлгороо. Тэгээ би бол одоо ил жирийн бор зүрхээр амьдарж байгаа нэгэндээ бас ингээд нэг лайв бичлэг хийж өгөөд, рекламдж өгөөд тэ хин эндээ эрэхтэй. Тэгээд ингээд явъя гэд ингээд өөрөө ингээд фэйсбүүкээр ингээд хэлж ярьсан байгаа. Тэгээд сая нэг эмэгний газар ингээд нисгэд байдаг. Одоо тэр хоош эцрээ өвж байгаа зам дагууд янгир худалдааны төв хоёр давхарт гэрэлт брэнд гэдэг брендийн эмэг зардаг ийм одоо охид бүсгүүчүүдийн тийм ээ хүзүүний зүйлт эмэг зардаг тийм газар байна. 999-ийн сорцтой 995-ын сорцтой тийм баталгаатай. Одоо тэгээд алт мөнгө монетны үн нэмэгдэж байгаа. Тэгээд одоо багасаа энэ охид бүсгүүчүүд маань ингээд эмэг зүүдэг. За тэгэхээр одоо юу гэх гээд байна гэхэлэр галаа нь одоо ингээд нэг реклам хийгээд тэр ингээд нэг эмэг нэг хүзүүний зүйлт авлаа. Партраар тий. Тэгээ өөрхий яах вэ? Тэгэл мөнгө цаас жоохон таар болол оронд нь гिचээж тэгээд байгаа юм шиг байна гэж л бодлоо. Тэгэхээр одоо энэ Монголд амьдрал ямар байгаа вэ? Биеиндээ туслаад дэмжээд та бүхэн маань ч гэсэн одоо ойлгоороо. За одоо энэ том зурагт телевиз сайтууд бол замбраагүй үнээр реклам хийд юм байлээ. Тэ. Тэгээ энэ олонний танил хүмүүс ч гэсэн одоо 3 сая, 5 сая тэгээд зарим нь замбраагүй үнэтэй л хийд юм шиг байлээ. Би хараагүй мэдхгүй. Ер нь сураг сонсоод байхад бол саяас дээшээ те 2-3 сая гэл явцдаг. Тэгээ галаа нь болохоор яах вэ? Нэг 500-600 мянгаар л хий. Нэг рекламыг олон хүнд хүргээд үгүй. Та бүхэн маань бас цааш шеэрлээд өгөрөө. Би тэгээд одоо энэ эмэг одоо энэ бас нэг боломж муутай хүнд тийм ээ. Би бас дурсах чи гэж бодож байна. Нэг ядруухан амьдралтай тий. Одоо тэгээд хүзүүний энэ гоё юм цэвэр мөнгөн юм гинж байна. Эмхтэн үнзүүд нарийнхоо тэгээд эмэг ингээд боломжтой дурсахчөө тий. Нэгдүгээрт хоёрдугаарт тэгээд одоо би бол одоо ингээд нэг 500-600 мянгаар ингээд бичлэг хийж өгч байгаа. Одоо бор зүрхээр амьдарч байгаа хүмүүст тэр болгоныг та бүхэн маань бас цааш шеэрлээд тийм ээ хэрэгтэй нэгэнд нь хүргээд өгөөрэй. Тэгэд энэ олж байгаа нэг 5-600 мянгаас би 50% нь ядарсан хүмүүст бас хандилж байгаа. Тий одоо би шууд бичлэгтэйгээ ингээд одоо би нэг одоо зарим нь ингээ гуйлт байл та найзууд нэг хийгээд өчөөж эхлэхээр найз нөхдөөсөө би одоо мөнгө нэхэлтэй нүш хийгээд өчтдөг. Тэгээ тэр болгоныг бас ингээ мөнгөөрөөс ингэж харж болохгүй шүү манайхаа. Тий. Тэгээ яг ингээ мөнгөөр хийж байгаа юмнуудаа би одоо ингээ харуулж штэ одоо энэ ингээд нэг зүйлт тийм ээ. Одоо энэ эмэг гэдэр ингээд авлаа гэх те. Энийг хүнд нь ингээд ядарсан баг энэ гинж зүүж үзээгүй эмэг зүүж үзээгүй нэг хандилчи баярлуулчи тийм ээ. За мөнгөөр хийсэн бол одоо 250-ын одоо 500 мянгаар хэрэгцээ ингээд хийвэл 250-ын ингээд нэг ядарсан одоо цагаансаар болж байна. Ядарсан өгшөнд маа нэг гулууз мах авчихаа тий буусныхаа махыг авчих ч гэдэм үү. За нэг гурил удаага авчих ч гэдэм үү. Бэлэн мөнгөний өгдөг ч юм уу. Дандаа би бичлэгтэй ингээд та бүхэнтэйгээ уулзж байна. Тийм учраас одоо надад итгэж болно. Тэгээ тэр болгоныг бас ард иргэд одоо монголчууд эвтэй байхтай хүчтэй. Одоо иймэрхүү мартер өгөөд юм хийлгэж байгаа хүмүүсээ сайн ингээд шеэрлээд цааш нь олон хүнд өргөө тэ би нэг дэмжиж явчихъя л гэж уриалах гэдэг маа монголчуудаа. Тий. За тэгээд тиймэрхүү байна. Тэгээ надаар одоо реклам хийлгүүл яриараа би 500 мянгаар л хийж өгье. Тэгээ одоо манай фэйсбүүкийн найзууд бас намайг ойлгох уу. Тэгээд 50% нь одоо энэ ядарсан зовсон тий хоногийн хоолоо яа хийж байгаа хүмүүст л 50% нь очих юм байгаамаа. Би тэгээд бас ингээд машин тэрэг барай хоол ундгаа наашаа цаашаа өчнөө ингээд төгжрөөнд явдал суудал хийгээл очиж чинь ирж чинь тий. Тийм байгаа шүү. За тэгээд өдрийн сайхан өнгөрүүлээрэ баяртай. Тэгээд галаагаа дэмжиж байгаад маш их баярлалаа та бүхэндээ. Та бүхэн бол зүгээр
Нэг удаа шеэр хийхдээ тэр чинь бас давхар буюу хийж байна л гэсэн үг шүү. Тэгээ тэрийг бас сайн ойлгоорой манайхаа. Тэ.